Mystic Man. Намайг Отхон Туяа гэдэг. Тэгээ би 19 настай. Ерөнхийдөө бүжигдэх туртай. Тэгээ 10 жил тахта бүжгэлдэг, урлагийн наадамд оролцдог. Тэгээд ангиараа бэлтгэл хийдэг, бүжигдэх сонирхолтой болсон. Магтаалын дуун дээр бүжгэлж анх Христ итгэсэн. Отхон Туяагийн үед одоо яг миний мэдхийн л тийм багаас бүжиглэх дуртай байсан. Тэгээд юм бүжигчин ингээд цуглаан дээр айл болох магтаал өргөсөн ч гэсэн тэр хүндэтгэлийн мөрөглийн магтаал дээрсэн вош пик дуртай. Тийм байсан хөгжмийн тал дээр гэсэн хөгжим тоглох тал дээр ер нь авьяастай. Тэгээд цуглаанд очиход хөгжим дуу тэр нь маш их таалагдчихсэн. Тийм болохоор анх ингээд цуглаанд явж эхэлсэн. Бүжгийн багт нь ороод тэгээд анх эзэн магтаалын өргөж эхэлсэн. Үндэсний бүжигд их сонирхолтой. Багасаа эхлэн ингээд айгу бүжигээ сурах сонирхолтой. Тэгээ тэрийг нь яг тэр сурах сонирхлыг одоо ингээд надад бол заах багш байхгүй шүү дээ. Тэгээд ингээд доогийн тэгээд Отхон Туяа гэдэг их ч маань ингээд зааж өгөөд бүжгээ сурна, тэгээ хөгжмөө сурна, тэгээ хөгжим бас зааж өгдөг. Аав эгчтэй болохоор загнуулах хой зөндөө байгаа. Бас чөлөөт бүжигчсэн надад их таалагддаг. Амаараа хэлж чадахгүй зүйлсийг бид нэр үйл хөдлөлөөрөө хэлээд тэгээд бус хүмүүсийг уяраагаад уйлуулад тэгээд бүжиг болохоор тийм агуу урлаг гэж би өөрөө хувьдаа боддог. Отхон Туяас тийм нэг шантардгүй, ер нь тийм шарттай тийм хүүхдээр ер нь багасаа гэснээр тийм чадахгүй зүйл гараад ирвэл чадна гэж үздэг. Тэгээд ер нь чадна гэж явсараа тэгээд чадсан. Надад хүчийг өгч гэж байгаа шүү дээ. Мэдээж бурхан хүчийг өгнө. Тэгээд түүгээр би бүгдийг хийж чадна. Гол нь магадгүй энэ ишлэл би бурханд итгэл илүү харагдсан юм уу гэж боддог. Тэгээд магадгүй итгэсэн хүнд тэр хүч чадал нь үнэхээр очиж үнэхээр бүхнийг хийж чадах юм аа гэж боддог. Бүжгээс гадна тэгээд миний амьдралын хамгийн чухал зүйл болохоор эзэнтэй уулзсан тэр цаг мөч байхаа л гэж боддоо шүү дээ. Бас баярлалаа. Өнгөрсөн ингээд хэдэн жилийн турш ингээд хамт байж бүжиг, дуу, хөгжим ингээд бүх зүйл ингээд урлаг тал руугаа ингээд сонирхолтой болгож өгч байгаад тэгээ бас Огийн Отхон Туяагчтай баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд өөрийнхөө яг хүсэл зорилготой тийм тэмүүлэлтэйгээр яг өөрийнхөө хүслийн дагуу тэр мэрэгчлээ сонгоод бурхныг ч гэсэн алдаршуулаасаа гэж хүсэж байна. Магадгүй хүнд байж магадгүй хэцүү ч гэсэн байж магадгүй. Тэгтээ бурхан болохоор гайхалтай. Тэгээд тэр болохоор хүч чадлыг бидэнд өгнө гэдэгт үргэлж итгэдэг.